За нөгөө аппликейшнгаа хэрхэн татж байгаа App Store, Play Store дээр бол бүрэн хэмжээгээр ажиллаад ирсэн. Эхнээсээ нэг жижигхэн зааварчлага оруулдаг юм лөө гээд одоо нөгөө ап хийж байгаа залуучуудтайгаа ярилцж байна. За одоо ингээд хэдүүлээ хараад хөтлөөд явах та. За чи эхнээс нь хийгээд хаа. За Play Store, App Store аль руу ч ороод хайлтын хэсэг дээр тэнгэр гээд кириллээр бичнэ. За тэгэхээр хамгийн дээдлэлт нь тэнгэр гээд гараад ирнэ. За орлоо. Ороод одоо ингээд аппликейшнаа инсталлдод татаа суулгач гэсэн үг. За ингээд суулгачаар одоо энэ бүртгэл хэсэг гараад ирнэ. За бүртгүүлэх гэдэг лөө орно. Бүртгүүлэх гэдэг лөө ороод одоо энэ зүгээр сошиал бүртгэл дээр одоо хүн өөртөө нэр өгчдөг. Одоо никнейм гэдэг шүү дээ, тийм ээ. Одоо дууддаг нэрээ ингээд оруулчихна. Утасныхаа дугаарыг оруулна. Хөтөлбөр сонголтын дээр нь болохоор оюутан гэдэг ганцхан сонголт байгаа. За оюутан гэдэг оюутан гэдгээ сонгочихно. За тэгээд байршлаа сонгоно гэдэг дээр нь ороод одоо аймаг бүх аймагуд байгаа. Энэ чинээс аймгаа сонгочихно. За гадаадад байгаа бол бусад гэдэг сонголтыг сонгоно. За ингээд сонгочихно гэсэн үг. За тэгээд бусад гэдэг сонголтоо сонгохдоо твэр нь Европт байгаа мó, Азид байгаа мó, Америкт байгаа мó, Африкт байгаа мó, Австралид байгаа мó эднэрээс ингээд сонгочихно гэсэн үг. За тэгээд дараа нь нууц үг баталгаажуулах гэдэг нууц үг бол өөрөө зохиогоод оруулчихна гэсэн үг. Утасны дугаарыг тавиал, утасны дугаараа нууц үг тавиал болчих болно шүү дээ. Болно тэр хүн бол өөрийнхөө сонголтоор л тэрийг оруулчихна. За ингээд гадаадд байгаа хүн чинь гадаадд байгаа дугаараа тавьчих болно шүү дээ. Гадаадд байгаа иргэд бол хэрэглэгчд бол юу яа гэсэн үг. Монголын нөгөө IP дугаар юм уу эсвэл нөгөө Монголд ашигладаг одоо гадаад байж байгаад ирэхээр ашиглах дугаар байдаг юм уу эсвэл одоо IP дугаар 72-оор эхэлсэн 70-аар эхэлсэн IP дугаараа байгаа тэднийг оруулах. Яагаад гадаад дугаараа оруулж болохгүй байгаа вэ гэвэл бид нэр одоо тэр хүний дугаарыг мөн биш гэдгийг нөө тулгалтыг бол хийх боломжгүй байгаа учраас Монгол дугаар оруулнаа гэсэн үг. За ингээд доктор юу вэ? Орын бүтцийн тухай яриад байгаа. Орлоо. За одоо энэ юу хогс жоох модод өгч юм ээ. За ингээд саяын бүртгүүлсэн нэвтрэх нэр утасны дугаар гэдэг дээр утасны дугаар оруулаад нууц үг гэдэг дээр нь саяын зохиосон нууц үгээ бичээд орчихно гэсэн үг. За тэгээд нэвтрэх гээд орчихно. За ингээд нэвтрээд орохоор бол үндсэндээ бол одоогийн байдлаар бол үндсэн платформ нь бол энэ мэдээлэл бол энэ чинь ингээд урсаж гарч ирж байна. За мэдээллээс одоо унших ингээд дараад орохоор ингээд мэдээллүүд нь чинь жижиг текст мэдээнүүд гэсэн их цөөхөн хөвгтэй текст мэдээнүүд энэ дээр бол одоо маш богинохон байдлаар нөгөө шинэ мэдээлэл одоо яаралтай одоо энэ аппликейшн хэрэглэгчдэд хүргэх мэдээллүүдийг бол энд оруулж өгч байна гэсэн үг. За энэ бүгдийн үзье гэх юм бол энэ дээр ингээд бүгд гээд байгаа орцсон бүх мэдээг бол ингээд гүйлгээд үзчих боломжтой. За одоогоор их цөөхөн мэдээ орсон байгаа. За энийг бол цаашдаа ингээд мэдээ бол одоо байнгын нэмээд авах болцоод байна. За хоёрдугаарт нь бол хичээл байгаа. Хичээл дээр бол одоогийн байдлаар бол 22 танхим байгаа. За 22 танхим дээр одоо ингээд хичээл эхнээс нь мэрийг уншаад хаа заяа. Эндээс жоохон тодруулж байгаа. За Тэнгэрийн сургуулийн захирал төрийн тэнхим, хөх тэрмэс, хайрын тэнхим, алтан дээд үний айлгуу, хүнслэх эрдэм, ахын тэнхим, хүүхдийн хөтөлбөр, ураг удам, шинжлэх ухаан, Монголын ус тавчаа, уртын дуу, эрдэм шинжилгээ, өөх түүх, онгодын тэнхим, хуу өний хөгжил, за урлах эрдэм, эрүүл мэнд, мэдвэл зохихуу, туйл, ерөөл магтаал, сургамжид төвхөө, домын тэнхим, за цааш нь А боловсрал, Ээж боловсрал гэсэн ийм фолдерууд нийцсэн байгаа. Энэ дотор за нэгдэн дарагдах төрийн тэнхимдэр дарчих юм. Төрийн тэнхимдэр дарчих. Одоогийн байдлаар одоо их 40 яс 13 яс 7 их гүрэн мөрөн ингээд мөнх төмөр өгшийн 3 хичээл орсон. Одоо ингээд бичлэгээ тавиал үзчих. Ерөнхийдөө нэг иймэрхүү зарчмаар ингээд үзэх ажиллах юм байна. За одоо энэ хүний үүсэл гэдэг хичээл рүү бол ингээд орчин. За энэ хичээл бол явж байна тийм. Амар амгалан айлтах мэдчихлээ. Тэнгэрийн сургууль үе талгаанээсээр 2 жил хагасгаар хугацаа. За иймэрхүү байдлаар бол эхний ээлжинд бол 300-аас 500 хичээл. Одоогоор бол 30-аад хичээл байгаа. Тэгээд энэ зунжингаа бол
500 орчим хичээл бол орж таарах баха. За одоо төрийн танхим, хайрын танхим. За болон наадах ч ойлгочтой дараагийн. За одоо энэ үндсэн менюн дээр бол одоо нэлийн хөгжүүлэлтүүд өдрөд ороод нэмэгдээ явж байгаа. За тийм. За яг нөгөө телевиз хэсгээр гаргаад ирээч. За дараагийнх нь хэсэг бол одоо энэ Тэнгэр ТV гэдэг сошиал HD телевиз одоо нэгдэхээр бэлтгэл ажил нь хийгдээд ерөнхийдөө бол дуусч байна. За энэ дээр бол одоохондоо бол тархины хатаг дээр байсан ярилцлагуудаас оруулсан байгаа. Тэгээд одохгүй шинэ ярилцлагууд ингээд ороод эхэлнэ. Шинэ ярилцлага, шинэ жижиг мэдээнүүд, суралцж байгаа хүмүүсийн сэтгэлдлүүд байдаг юм ингээд ер нь жижиг мэдээнүүд энд ороод байна. Тэгэхээр энэ аппликейшн маань бол мэдээ, шуурхай мэдээний хэсэг, хичээлийн хэсэг, Тэнгэр ТV гэсэн тийм онлайн телевизийн хэсэг гэсэн иймэрхүү үндсэн бүтц техникийн ээлжинд ажиллаж байгаа. тийм тэгэхээр энэ 7 хоногт багтаад орон нутаг одоо ер нь бол бүх аймагуудын одоо шаардлагатай хүргэх шаардлагатай одоо хэдийгээр одоо хотод амьдарч байгаа ч гэсэн нөгөө эцэг дээд зүг дээдс аав наацх нь одоо аль аймагаас одоо аль аймгийн уугуул байна тэрнтэй холбоотой бүх одоо мэдүүлж өгөх мэдээллүүдийг одоо аймагуудын нэмэгдэнэ. Тэгэхээр тэрийг нэмэгдэх үед нь тусгайлан танилцуулъя. За одоо нөгөө өчигдөр урдсан чинь Android дээр iOS дээр iPhone дээр нөгөө юу яац гэдэг үлээ тэгээ. Одоо iPhone дээр нөгөө App Store дээр бол ерөнхийдөө бол байршсан байгаа. Яг өмнө нь бол нөгөө iPhone дээр нөгөө төлбөр төлөх нөхцөл дээр нөгөө шалгалт хийгдээд хүлээгдээд байсан. Тэг өчигдөр оройноос ороод одоо бүрэн ажиллаж байгаа гэсэн. Бүрэн ажиллаж байгаа. Одоо ингээд ямар ч утастай байсан татах боломж болцоо нэгдлээ. Тэгээд та бүхэн ойлгож байгаа Тэнгэр гэдэг App Store, Play Store дээр Тэнгэр гэж бичээд тэгээд ороход бол одоо бүх боломж нь ингээд нэгдээд бүрэн хүчин чадлаараа өнөөдрөөс эхлээд ингээд ажиллаж эхэлж байна. Тэгээд тасралтгүй хөгжүүлэлтийн та бүхний бүгдээрийнх нь оролцоо, эд өх оролцоо бас их чухал байгаа гэдгийг л хэлье. Хүн болгоны саналыг их сонсож байгаа. За тэгээд ер нь хөгжүүлэлтэн дээр мэрэгэн санаанууд гарч байгаа. Аль болохоор олон хүмүүсийн хүч оролцоо, олон энэ чиглэлийн эрдэмтэн багш нарын оролцоог оролцуулаад ингээд явна гэсэн. Ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингээд баярлалаа. Та бүхэн аппликейшнаа татаарай гэж уриалж байна.